Би дандаа нөхрийнхөө бүтэхгүй зүйлээр төвлөрдөг байсан байна. Гэсэн чинь бүх юм надаас шалтгаалсан байна. Чи миний блогууд дээр төгс цогцох нөхөр маань нөхөр байхгүй. Нөхрийнхөө тэр нөгөө сөрөг байна уу, эрэг байна уу бүх блогн дээр төгс цогцох ихнэр би байсан байхгүй. Би өөрөө энэ асуудлыг тариад байгаа юм биш байгаа гэж бодсны дараа итгэрсэн. Хүүхэд нь итгэрсэн. Хамгийн гайхалтай. Өөрийнхөө бие дээрээс 13 төрлийн зовир шаналгааг итгээсэн байна. Тэр блогуудын арилгаа төгсөж тэр өвчнүүд нь ингээс итгээд исэн юм лээ. Энэ оногийнхаа бид хамтран подкастын оюун бодол гэдэг юмдагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг санхүүж үлээ гэсэн баг ухамсар гэдэг. За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Энэ удаагийн дугаар маань маш онцлог, маш шинэ дугаар гарч байна. Жаргал багшийн подкаст маань энэ удаа Жаргал багш маань өөрөө байхгүй байна. Жаргал багш маань гадуур томилтоор явсан байгаа. Энэ удаагийн дугаар маань тусгай дугаар. Энэ удаагийн тусгай дугаарт маань сэтгэлийн шийдэх хөтөлбөрийн манай өөрсдөө менторуд, арын албанд ажилладаг менторуд маань өөрсдөө өргөдөн орохоор шийдсэн байгаа. Тэгээ энэ удаагийн дугаар маань маш онцлог эхлэн менторуд маань өөрсдийн онцлог, өөрсдийн одоо ментенер буюу шавь нарын онцлог, эрүүл мэнд, сэтгэл зүй, гэр бүлгээд асуудлуудыг ярилцсан. Би бол хоригдлогчоор ажиллана. Намайг даваа гэдэг. Немод ментор маань өөрийгөө танилцуулаад ямар асуудлууд үүсэж исэн, өөр дээр чи ямар ментенер орж ирж исэн, өөрийгөө эхлээд танилцуулаад подкаст эхлүүлье. За баярлалаа. За энэ подкаст үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. За намайг Жовж Цэрэнгийн Немод гэдэг. Би багшийнхаа сэтгэлийн шийдэх хөтөлбөрт 2024 оны 9 сараас эхлээд хамрагдаж эхэлсэн. За тэгээ тэрнээс хойш Берлин дасгалжуулалт ментор бэлтгэх сургалт гэдэг бүх сургалтуудаар нь явж агаад тэгээд 2025 оны 9 сараас ментороор ажиллаж байгаа юм байна. За би өөр дөр бол маш олон гайхамшигыг бүтээсэн. Гэхдээ өнөөдөр бол менти буюу одоо суралцагч нарын амжилтаас ярих гэж байгаа учраас за онцлоод нэг хүнийг дурдахад бол ер нь бол Монголд нийтлэг байдаг эмэгтэй хүмүүс нэг амьдралаа нуруунд дээр үрч явдаг. Нэг тийм эмэгтэйг онцлох гэж байна. Тэр ихч маань яасан гэхээр ерөөсөө насаараа л хоёр хүүхэдтэй нөхөртэйгээ амьдардаг. Өмнөх нөхөр нь болохоор том хүүг нь 3 сартай хахад өөд болчихсон. За тэгээд хоёр дахь нөхөртэйгээ суугаад ингээ явахдаа ерөөсөө л бүх амьдралыг би авч явах юм байна гэж бодчихсон. Өөрөө дээр нь айлын том хүүхэд. Тэрөөс аав ээжигээ амраахын тулд ерөөсөө бүх юмыг хийдэг байсан. Яг тэрүүгээрээ л амьдралаа аваа явчихсан. Тэгээд нөхрийгээ маш их буруутгадаг ерөөсөө нөхөр нь 20 хэдэн жил ажил хийгээгүй. Энэ хүн бол ингээл байж идэг гэл. Тэгээд том хүн архиудаг болчихсон. За тэгээд төвт гарчихсан. Нилээ их мөнгөний асуудалтай болчихсон. Тэгээд ерөөсөө мөнгөний асуудлыг шийдмээрэн л гэж анх орж ирсэн. Тэгээд бяцлаглалыг сурмаар байна гэж ярьж байсан. За тэгсэн чинь үгүй эн чи мөнгө биш юм байна. Эн чи ямар их асуудал байдгийн бэ гэдгийг таниад бүр ингээд гайхаад үлдчихсэн. За тэгээд тэр ихчийн хувьд маань ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэхээр бяцлаглаа маш анх өмнө нь огт бяцлал хийж байгаагүй ч гэсэн бяцлаглалд маш их сайн төвлөрч орж чаддаг бас их хөвгөлтэй хүн байсан л та. Тэгээд тэрүүгээрээ ээжийнхээ хөвгөлд ер нь бол өөрийгөө маш их буруутгачихсан. Тэгээд өмнөх нөхрөө алдсандаа ингээд тэр гимшлээ ерөөсөө тавьж явуулаагүй нөхөртөө гомцсон гомдолтой байсан. За тэднэрийгээ тавьсны дараа нөгөө хүн маань үгүй эн чинь би өөрөө буруу одоод ингээд нөхрөө ажил хийлэхгүй би өөрөө ингээд зүтгээд исэн юм биш үү? Би буруу яваад баг хүүгээ архиулгадаг болсон юм биш үү гэдгүүдээ ойлгоод гэр бүлийн аз жаргал гэдэг чи ямар гайхамшигтай зүйл вэ гэдгийг ойлгоод гарсан байгаа. Тэгэд энэ хөтөлбөрт би орж ирээг бол хүүхдүүдэд хайраар дутаасан гэдгийг би мэдэхгүй ээжээ гэж хэлсэн. Тэгээ яасан гэхээр нөгөө амьдралаа авч явах чагаал гадагшаа маш олон удаа явчихсан хүүхдүүдээ 4 5 6 7 настай хахад нь л орхиод 10 хэдэн жил явчихсан. Тэгээ хүүхдүүд нь би ээжийн хайр үзээгүй гэдний хүүхд нь хэлж хахад гомдож байсан гэж байгаа байхгүй. Би өстө эднэрийн төлөө ингэж хуруу умсаа хугалж явж хахад энэ одоо юу ярьж байгаа юм болоо гэж бодож байсан гэсэн. Тэгээд анх орж ирэхтээрээс хургалд бяцлал хийхээр ингэ зүрх рүү натгачдаг. Уг нь бол эрүүл мэндийн асуудал надад тогт байхгүй гэж орж ижсэн чинь зүрх рүү натгаад ингэ бүр ерөөсөө явдаггүй цааш. Тэгээд ээжийнхээ хүлд гимшлээ арилгаад нөхрийгөө тавьж явуулаад ингэсний дараа амьдралд маш гайхалтай өвчлүүд гарсан. 20 хэдэн жил ажил хийх байгаа гэдсэн нөхөр нь ажилд ороод өөрөө ажилд ороод нэг тэтгэврийн насны үнэлтэй. Тэгээд надад мөнгө маш хэцүү байна гэж хэлсэн бол хоёлоо ажилд ороод маш их өөр нэхэгдэжсэн бол тэр нь бүр
өөр бишээ надад ч юм бэлгэлээ гэдэг хүртэл өөрчлөгдсөн. Тэгээд хамгийн гайхалтай нь хүүн арх ухаа болсон. Одоо энэ бүх гэр бүлийн өөрчлөлт маань ерөөсөө тэр гэрийн эцэгтэй өөрийгөө заснараа гэр бүл одоо нөхөр хүүхэд те хүүхдээ манай хөтөлбөрт бас яг тийм хүмүүс орж иж байгаа. Хүүхдээ засмаар байна. Нөхрөө засмаар байна. Тэр л болохгүй байна. Тэрийг нэг суулгаад өгөөч гэдэг. Одоо манай сэтгэлийн шид хөтөлбөрт одоо эдгэрэл кавант гэл ерөнхийдөө хөтөлбөрүүдэд хамрагдах гэж орж ирдэг. Яг энэ хүмүүсийн мал нэг ба шүү дээ. Яг нэг тод жишээ те. Тэгээд ерөөсөн өөрт маань байсан юм байна штэ гэдгийг ойлгоод бүр эхлээд бол хүлээмжшөөрөхгүй үгүй энэ нөхөртөл байгаа энэ хүүхдэд байгаа гэдсэн бол үгүй би өөрийгөө өөрчилчих юм бол болох юм байна штэ гэдгийг ойлгоод тэгээд нөгөө зүрхээр натгаад нэг юм гонигтай гэдэг нэг юм байдаг хүн бол ерөөсөн дуун чангараал орилол бийл яри бийл хэвээ ийм гоё юм мэдэрлээ энэ хөтөлбөрийг бүр 10 жилийн хөтөлбөрт оруулж болтгүй юм уу ямар гайхамшигтай юм бэ л гэдэг байж байгаа. Тэгээ одоо өргөжлүүлээд тий. Тэгээ ээдээд суuna гэд. Ер нь бол би энэ хөтөлбөрөөр нэлээд жоохон явах хэрэгтэй байна. Энэ 50 60 жил хураасан юм би тийм амар бас явуулахгүй байна. Мэдээж аргаа бол олчихлоо гэдэл байж байгаа да. Тэгээ сэтгэлийн шид хөтөлбөрт одоо 3 сарын хугацаанд суугаад ийм үр дүн гарсан үг. Тий. Тэгээ тэр их ч мань өөрөө их хичээл зүтгэлтэй, дээрээс нь их хөвгдөл ихтэй хүн. 20 минут бяцлаглаа гэж бодсон чи би 2 цаг суудчихсан байсан гэж ярьж байсан. Өмнө нь огт бяцлал хийж байгаагүй. Тэгэд маш олон сургалтаар явж исэн би ийм гайхамшигтай хөтөлбөрийг систем эзэнгүй л гэж ярьж байлаа. Маш гайхалтай үр дүнгөө тий. Яг энэ мэтчлэн одоо манай үзэгчид хэрвээ анзаарч байгаа бол энэ бид нар чинь ер нь одоо альва асуудлыг бусдаас хайдаг. Тэр тэгсэн бол тэр л тэгсэн бол энэ л ингэсэн бол бид нар дандаа бусдаас асуудлыг хайдаг. Гэтэл та маань өөрөө энэ хөтөлбөрт орж ирээд өөр дээрээ ажиллахад л таны гэр орон, ажил, гэр бүл одоо найз нөхөд эрүүл мэнд гэдэг ч юм уу тий. Энэ бүх асуудлыг шийдэгддэг юм байна. Тэгээ өнөөдрийн подкаст маань ч гэсэн энэ тухай ярилцах болно. Бас нэг дашрамт дуртахад манай энэ менторууд маань өөрсдөө бич бас өөрөө одоо энэ бас хөтөлбөрийн бас бүтээгдэхүүн байгаа. Тэгээд эндээ бид нар суралцаа. Тэгээд би өөрчлөгдөж чадсан юм бол би бас бусдыг өөрчилж чадна гэдэг урам зориг орж ирээд тэгээд энэ хөтөлбөрийн менторууд болоод ингэ сууж байгаамаа. За тэгээд дараагийн хүнээ Чока ментор яриулъя. Чока ментор өөрийгөө танилцуулаад ямар асуудал байсан тэргээ танилцуулаач. За намайг Чулуун цэцэг гэдэг. Би 2024 оны 4 сараас эхлэн жаргаа хөшиг одоо таньж мэдэж сургалтанд нь суух ёстой хүн би яг муу юм байна. Миний багш муу юм байна гэж хүлээн зөвшөөрөөд тэгээ сургаж сууж эхэлсэн. Тэгээ 2024 оныхоо 9 сараас эхлээд сэтгэлийн шид хөтөлбөртөө ментороор ажиллаж явж байгаа. За надад болохоор маш их ганцаардлын мэдрэмж маш их байдаг. Байсан. Тэгээд яг нөхрөө алдаад нэг 4 жил болцсон байсан учраас маш их харамсал, гомдол яагаад намайг орхив авчиж байгаа юм гэдэг одоо гомдол маш их байсан. Тэгээд тийм учраас надад ер нь бол бяцлаглал одоо товслох юм байна гэдгийг олон зүйл хайж авсны үед ойлгож ухаарад хөтөлбөртөө орсноороо одоо нөхрийгөө тавьж явуулсан харамсаал тий зураад идэг штэ. Яагаад ингэж намайг орхив авцیں۔ Би одоо ингээл 2 хүүхэдтэйгээ амьдрал тэг хэцүү штэ гэл ингээл нөгөө нэг гомдлоо л идэг гэсэн байхгүй. За тэгээ тэрийгэ тавьж явуулж чадсан. Тэгээд маш их ганцаарддаг тэр мэдрэмж бол бүр багд өссөн. Мөлхөө байхад өссөн байсныгаа бас олж тайлцснаар одоо надад тэр мэдрэмж байхгүй. Харин ч бүр тэгээ ганцаараа байвал өөртөө ажиллах цаг надад олдох юм байна гэдэг баг юм нөгөө буцаад баг тэр нөгөө болоо чинь эрэг тал руугаа тий ганцаараа байна гэдэг чинь боломж юм байна штэ гэдэг өнцгөөс хардаг болчихсон байгаа. Тэгээд яг энэ бичлэн одоо бид нар ер нь хорвоод ертөнцийн дээр ер нь дандаа л сөрөг юм дээрээ төвлөрөөл дээ. Эрэг юм дээр ерөөсө төвлөрөхгүй. Наа чин болоод байгаа юм биш үгүй зүгээр яг болжлаа л та. Гэхдээ энэ гэл тэгдэг шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр одоо өөрийн чинь хувьд одоо энэ бүх зүйлийг яаж зассан гэсэн үг? Одоо шил далд ухамсарын аргаар зассан гэсэн үг. Яасан гэсэн үг? Далд ухамсарын аргаар яг анх удаа багшийн нөгөө бид нар хөтөлбөр бяцлал хийдэг шүү дээ. Яг тэгэхэд би бүр хүүхэд насны дээр очтоо өөрөө бүр гайхчихсан байхгүй. Хөөх ийм үе дээр очдөг юм уу? Ийм юм болж исэн юм уу? Тэгээд ингээ нөгөө хуургалт хийн гэхээр хуургалт хийсний дараа тэр нөгөө одоо ганцаараа байдаг ч юм уу тэр нөгөө нэг өөрсдөө байдаг сөрөг мэдрэмжүүд арилчиж байгаа шүү дээ. Тэгээд ирэхээр хүний далд ухамсар гэдэг чинь ямар агуу юм бэ? Намайг амьдралын маань бүр ингээд удирдаад яваад идэг юм биш үү?
зөвхөн тэр ганцаардлаас болоод миний одоо амьдрал одоо нөхрөө алдагч гэдэг юм уу те ингээ нөгөө эрэгтэй хүний блог байсан байгаа байхгүй аавыгаа хүлээдэг охин байсан байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө жаргаагч надад ингэж хэлчихсэн. Одоо эн чин засахгүй бол яваад байх юм бол өөрөө хүүтэй юу гэдгсэн чинь би ганц хүүтэй. Тэгсэн чинь ганц хүүгээ хүлээдэг ээж болж хуурна гэсэн чинь надад бүр ингэ амар хэцүү санагдав. Тэгээд чинь юу гэсэн үг юм би энд ингэж амьдрмааргүй штэ гэд нөгөө засаад эхэлсэн чинь тэр мэдрэмж байхгүй. Аа. Тэр сүрэг мэдрэмжийг яг яаж зассан гэсэн. Одоо тэр нь одоо өөрөө чинь блок гэсэн үг үү те. Одоо бид нар нэг блок гэдэг нэг түлхүүр хөвгтэй боллоо шүү дээ. Тэгээ тэрийг одоо хүмүүст гоё ингэ тайлбарлуул те. Блок гэхээр одоо хүмүүс нөгөө трама гэж бас их ярьдаг болсон шүү дээ. Хүүхдүүд ч гэсэн тий. Тэгэхээр тэр нөгөө трама гэдэг бол гэмтэл гэсэн үг ш бага наснд үүссэн. Тэгэхээр яг тэр нэг одоо би мөлхөө байх үедээ аавыгаа хүлээгээд ингээ ганцаардаад байдаг байсан юм шүү дээ. Тэгэнгүүт тэр мэдрэмж уг нь бол хэдхэн секундэд л үргэлжилдэг байгаа байхгүй юу? Гэтэл тэрийг тайлж чадаагүйгээс болоод тэр одоо 2-3 секундын мэдрэмж миний амьдралыг далд ухамсар ингэж хүлээж авснараа удирдаад яваад. Залаад тий. Залаад ганцаараа байх бүх боломжийг бүрдүүлж өгдөг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эн чинь ингээ зөвхөн ингээ 2-3 секундын мэдрэмж байсан бол нас ахих тусамж гэдэг юм уу жил ирэх тусам улам ингээ томроод идэх юм байна. Далд ухамсар гэдэг чинь юм хүчтэй байдаг юм байна. Улам томруулдаг юм байна. Энийгээ засаачаа гэдэг бас нөгөө биднэрт уг нь бол мессеж өгөөд идэх юм байна л та. Ямар нэг хэлбэрээр. Тийм ямар нэг хэлбэрээр. Тэгэхээр бид нар тэрийг нь ойлгож хүлээж авч мэддэггүй юм байна л та. Таньдаггүй. Тийм тэгээд далд ухам бясалгал хийснээр надад болохоор энийгээ таних боломж олцсон. Тэгээд өөрчлөх таатай боломж олцсон. За баярлалаа. За одоо дахиад гой асуултууд хэдүүлээ асууна. Дараагийн хүмүүсээ танилцуулъя. За манай оюун заяа ментор маань та маань өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Намайг оюун заяа гэдэг. За сэтгэлийн шид сургалтанда ментор болоод сая ихний ангиа төгсгсөн байгаа. За тэгээд би бол өөрөө бас л ялгаагүй анх оролцогч байсан, сувж байсан. Жил гарны өмнөөс өөртөө ажиллаад явсан. За тэгээ өөр дээрээ гарсан жишээгээ ярих юм бол маш олон амжилттай жишээнүүд зөндөө байгаа. Тэгээ өнөөдөр болохоор бид ерөнхийдөө нөгөө оролцогчтой ярих гэж ярьсан. Тийм. Тэгэнгүүт надаа ингээд төрсөн гоё сэтгэл гэх юм бол эхний ангиа ингээд төгсгöd анх нөгөө орж ирж исэн хүмүүс маань бүгдээрээ ингээд нэг тийм бүгд л асуудалтай. Зүгээр хүмүүс хал ирэхгүй тий. Стресстэй тий. Тийм гонхтой. Тэгээ бусдынхаа асуудлыг сонсохөөгүй. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал маш одоо өөрт нь хүн дээр туссан маа штэ тий. Тэгээ хин нэгний асуудлыг том жижиг гэж ялгах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл бүгдээр л одоо өөрсдийнхөө туулбыг хийгээ явчаа тий. Тэгээд 3 сарын дараа ингээд яг манай оролцогчд маань өөртөө ажиллаад чиглүүлгээ аваад бясалгалаа хийгээд ингээд 3 сарын дараах үр дүнг харсан чинь ерөөсөө ингээд царай нь гэрэлтээд нүдэнд нь бүр ингээд гал одоо цогтой монголчууд хэлдэг те нүдэндээ галтай нүрэндээ цогтой тийм. За тэгж хэлдэг шиг бүр ингээд нүдэн гэрэлтээд тэгээ бүр ингээд хайр талархлаар ингээд бүр бялхацсан байгаа байхгүй. Тэгээ би тэр эдгээ хараад бүр ингээд ментор байхын тэр нэг үнцэн гайхалтай мөн чанар нь ерөөсөө л энэ юм байна. Анх яг нөгөө ороход багш хэлжсэн. За ментор ингээд та нар бүгдээрээ ментор болъё гэдэг юм. Ер нь хүний тэр нэг зовлонтой асуудалтай л ажиллана штэ гэд хэлжсэн. Тэгээ манай нөхөр ч гэсэн за ер нь их олон оролцогч авах хэрэггүй. Тэр олон хүний зовлон сонсно гэсэн үг үстэй. Тэгэж анх хүлээж авч ирсэн. Тэгсэн чинь яг би тэгэл за ямар ч зэн хийгээд үзьегээд. Тэгсэн чи яг ингээд 3 сарынх тэр төгсгсөн үр дүнгээ харсан чи бүр ингээд оролцогчдороо бахархаад бүр өөртөө баяр хүргээд үнээр яг чадчихээн болж гин ийм гахалтай одоо ажил юм биш үү гэд тийм нэг сайхан мэдрэмж авсан. Тэрийг хуваалцмаар санагдаад. Эрэгтэй хүний нэг блогтой нэг хүн байна гэдсэн шүү дээ. Хоёулаа нэг хамтран ингээд менторлолт хийжсэн чи таны нэг хүн бараг камера хаагаад бараг л гарлаа гэх нь холгоол нэг юм болгох шиг байсан тий. Бид ч нөө багийн уулзсан дараа ингээ 2-2-ороо менторууд ингээ орох тохиолдол байдаг. Тэгээд даваа ментортэй хамт нэг удаа орсон чинь манай нэг оролцогч гэж яг би гарлаа би эрэгтэй хүнээс ингээд айцтай ингээд ерөөсөө ярьж чадахгүй байна гэ камера хаагаад тэгээд анх бол ерөөсөө тийм орж ирсэн. Учир шалтгаан нь юу байсан гэхээр нөө багтаа ингээд
аав ээж нь дээр үйт чинь бас нөгөө хүүхэд өргүүлэх асуудал нэг юм хялбархан ч байсан юм уу те манайх олон охинтой нэг охиноо тэдний өгчээ гэ те тэр байдлаар яг өгсөн юм шиг байна. Тэгээд яг буцаагаад авсан л та. За тэр айлд ерөөсөө нөгөө охины зовоогоод байна ажил нөгөө жоохон 5 6 настай охины ч аяашаа нөгөө бол юм хийлгээд байна гэд охиноо манайх буцаага авъя гэд авсан байгаа үг нь. Тэгтээ тэр үед тэр охин ямар мэдрэмжтэй үлдсэн гэхээр нөгөө гологцсон аав ээжтэй гологцсон. Би ямар ч үн цэнгүй юм байна. Би ингээд өөрийгөө бүр маш их голдог, маш үн цэнгүүгээр мэдэрсэн. Тийм хайрлагдаагүй юм байна гэд. Тэгээд давхар яг бас ингээд нөгөө айц зөндөө юмнууд авцсан байгаа юм л да. Нэмэлтээр амьдралд одоо баян ч зөндөө л юм болсон маа. Тэгсэн чинь тэр маань яасан гэхээр үр дүнд тэр даалт хөмсрийн тэр хөтөлбөрөд ажилласаар хагаад нэг нөхөртэй болсон. Тэгээд нөхөр нь маш их айцыг өөртөө мэдрүүлдэг байсаар хагаад тэгээд нөхрөөсөө бүр ингээд салсан. За тэгээд түүнээс хойш бүр ингээд эрэгтэй хүнээс айх айцтай болсон. Зөөр ингээд хүнд боллоонтой ус өргөх гээд ингээд тавьсан чинь хажууд мэдээж эрэгтэй хүн чинь Монгол эвдээч цагаан сэтгэлтэй те туслая гэсэн чинь хэрэггүй гэ тэрнээс хүртэл тийм тусламж авч чадахгүй юм жин айцтай болсон. Тийм байсан бол төгсөхдөө тэр нэг өөрийгөө гологцсон үн цэнгүү хинч биш гэдэг мэдрэмжүүд бүгд дайрлаад бүр хайраар бэлхаад аав ээжтэй талархаад энэ сайхан амьдралыг бэлгэлсэнд баярлаа гэд аав ээжийн хайраар дүүрээд за тэгээд нөхрөө яасан гэхээр бүр бүх тэр гомдлуудаа тайлж уучсан. Тэгээд энэ хүн бол юу гэж харсан гэхээр энэ хүн бол миний амьдралд ерөөсөө одоо догшин дүртэй бурхан гэдэг шиг сурах гэж ирсэн багш маань байсан байна. Сургасан бүхэн чинь баярлаа. Миний дотор байсан бүхнийг ингээд засах тэр боломжийг олгосон талархлаа. Харах өнцгөө өөрчилж. Тэгээ бүр нөхөртөө талархаад тэгээд хүүтэй хүүн хүртэл дагаад өөрчлөгдсөн гэж аахгүй. Манай хүү хүртэл ингээд одоо яг хүүхд найзуудтай ингээ юм ярьчихна гэж аахгүй. Хүүе та нар муухай юм яриад бол муухай юм тохиолдсон штэ. Сайнаар яриач гэж тийм гоё хүүхд нь бүр гэр бүл нэлээ. Тийм дагаад өөрчлөгдсөн тийм гоё жишээнүүд гарсан. Тэгээд одоо өөрөө бүр ингээд нөгөө эрэгтэй хүнээс айх айцтай хүн маань яасан гэхээр сайхан гэр бүлтэй болохыг мөрөөдөж байгаа байхгүй. Одоо үнэхээр сайхан хантай болъё, сайхан амьдрий. Залуухан охин л даа угсаа дөнгөж нэг 30 хүрч байгаа. Тэгэхээр хэрвээ тэр хүн маань одоо яг бид нар ингээд зөндөө хүмүүстэй ажиллаа харж байгаа хгүй яг энэ амьдралыг яг тэр нөхрийг хит хит удаа тавтцсан 50-тай 60-тай хүмүүс байгаа хгүй. Тэгээд тэр хүний хувьд үнэхээр азтай яг энэ нэг амьдрал одоо тэр хүнээс суралцах зүйлээс суралцаад өөртөө ажилласан байгаа хгүй. Тэгсний үр дүнд дараагийн амьдралаа өөрийн хүснээрээ өөрийн тэр жаргалтай амьдралаа бүтээх тэр боломжийг яг энэ сургалтаар олоод авсан үнэхээр гайхалтай. Одоо тэгээ нөгөө хүний бусдын өмнө ярьж чадахгүй. Тэгээ ингээ юм л бол уйлдаг, харахгүй өрөөрөө шигтчихдэг байсан гэдэг аахгүй. Тэг чи одоо бүр ерөөсөө л хайр бэлхаал, хүмүүст урмын үг хайрлаад, өөрөө хайраар дүрээд эхлэн бүр ингээ гой цацарсан тийм мэдрэмжтэй болцсон явж байгаа. Тийм байна. Ер нь Монголд ер нь эрэгтэй хүний болог гэдэг бас ер нь нэлээд байх шиг биш үү тийм. Нэг одоо гендрийн асуудал гэдэг шиг л бараг л яригдахаар хэмжээний. Бараг нь айл болгонд тийм. Бараг 10 жилд цэцэрлэгт хүртэл байх шиг шүү дээ. Бараг эрэгтэй хүний. Ер нь бол бас байдаг. Тэгээ бид нар нөгөө нэг эрэгтэй хүний блогыг бас манайханд бас зөндөө жишээ байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг хэдүүлээ нэг сэдв барьж авч ярьж байгаа болохоор нэг нэгээрээ сэдвчилж ярьж байгаа. Түүнээс биш. Ер нь бол нэг хүн дээр маш олон төрлийн блогууд орж ирдэг. Тэн дотроосоо бид нар сонгоод энэ хүн маань нэг юм байвал зүгээр юм байна да гэдэг юмыг бусдад ойлгуулад та үзэж байгаа таа ч гэсэн бас энийг үзэх юм бол тодорхой хэмжээний ойлголт аваа би ч гэсэн нэр юм асуудалтай шүү дээ. Магадгүй манай аав ч юм уу, ээж юм уу, дүү ч юм уу, охин ч юм уу, өвөө эмээ ч юм уу ийм асуудалтай бол та бүхэн ч гэсэн бас нэг энэ хөтөлбөрт хамрагдаж болно. Эсвэл хайртай дотны хүмүүсээ хамрагдаж бас болно гэж та бүхэндээ уриалгахад таатай байна. За ингээд дараагийнхаа Дарима менторынхаа танилцуулаад та бас нөгөө үүссэн асуудлууд ярих уу? За тийм. За энэ өөрийгөө танилцуулъя. Намайг Дарима гэдэг. Би сэтгэлийн шийдэх хөтөлбөртөө 2024 оны 9 сараас эхлээд ментороор ажиллаж явж байна. За өнөөдөр би бас л нөгөө харилцаа, хосын харилцааны тухай гэр бүлийн асуудлаа шийдэж чадахгүй эрэл хайгуул хийгээд орж ирсэн оролцогчдынхаа жишээ тэгж бодож байна. За манай оролцогч болохоор яг ямар асуудалтай орж ирсэн гэхээр гэр бүлээсээ сална гэсэн шийдвэрийг дотроо гаргацсан. Тэгээд энэ нөхрөөс бүх асуудал болж байна. Тэгээд нөхрөөг өөрчилж чадахгүй бол би ерөөсөө сална. Нөхөрт л асуудал юм гэж орж ирж байна. Тэгэж орж ирдэг хүмүүс манай дээр нэх вэ шүү те. Манай дээр бас байсан. Ер нь баг ментор болгон дээр байгаа биш үү те. За яг нэг 3 сар суугаад үзье болохгүй бол тэгэл
Валидаа бараг л тэр хүний төлөө амьдраад байгаа шиг тий. Өхрийн өмнөөс амьдраад байгаа шиг. Яг үнэ. Тэгсэн чинь асуудал нь ерөөсөө орж ирэл маш их уйлдаг, маш их ярьдаг ерөөсөө ингээл ярьдаг юм л нөхөр ингэсэн. Бүгд зүйлийн чиглэл нь дандаа сөрөг талын зүйлүүдийг ярьдаг гэсэхгүй. Тэгэл уйлаад машин руу ороод битэр ингээд хэдэн цагаар уйлаад ярьдаг. Гэсэн байхгүй үйл явдлыг ингээд маш олон сөрөг талаас нь ингээд яриад байдаг. Тэгээд хамгийн гол нь тэр 3 сарын дараа тэр хүн бүр эсрэг хүн болж хувирсан байхгүй. Үнэхээр гайхалтай. Тэгээд асуудал нь юу байсан гэсэн чи ерөөсөө би дандаа нөхрийнхөө бүтэхгүй зүйлээр төвлөрдөг байсан байна. Гэсэн чинь бүх юм надаас шалтгаалсан байна. Би дандаа болохгүй бүтэхгүй зүйлээр хараад исэн юм байна гэдэг дүгнэлтийг өөрөө хийгээд тэгээд нөхрийгөө харах өнцгийг өөрчлөөд тэгээд өөрийнхөө нөгөө хүүхэд насанд суусан далдах хумсарт байсан эр хүнээс авсан болоогүй дайрлагаад ажиллаад туслахын аргаар ингээд далдах хумсарлаа нэвтрээд ажиллаад ирсэн чинь нөгөө өөрийнх нь дотоод айдас гомдол үзий ядалт ч юм уу тэр олон зүйлүүд нь арилаад ирэхээр нөхрийгөө харах өнцөг өөрчлөгдөж эхэлсэн. Энэ бол маш амаргүй процесс гэдэг тийм манайхан мэднэ. Яг хүмүүс нөгөө өөрөө өөртөө нүүр тулна гэдэг чинь хамгийн хэцүү. Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Үгүй шүү дээ. Яг л миний зөв байсан шүү дээ. Яагаад ингэж байгаа юм бэ гэдэг зүйлийг яагаад гэдэг асуулттай маш их тулгардаг, нүүрс тулгардаг та. Тэгээд үнэхээр тэр өөрийгөө ялж чадсан. Манай ээж үе дамжаад бүгдөө яг юм байсан. Тэгээд нэг бол ганц биеэж, нэг бол маш нөгөө нөхрөө дараад нөгөө байнгын асуудалтай ч юм уу те. Иймэрхүү байдал нөгөө манай үеэс үе дамжчихсан юм байна. Тэгээ энэ зүйлийг хараад харах өнцгөө өөрчлөөд нөгөө мэдрэмжүүдөө өөрчлөөд ихсэн чинь бүр эсэргээрээ өөрөө бүх юмний буруутан болж таарсан. Одоо бүр нэг ёсоор л удмын засал хийцэн биз дээ. Одоо удмаас удам дамжиж байгаа тэр одоо нэг далд хумсрын одоо өгөгдөл тэр юмыг тэнцээр өөр дээрээ тастаад одоо хойшоо тийм асуудал үүсэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ дандаа тэр би бүгдийн сүргийг харж исэн мэн гээд эрэг дээр нь төвлөрөөд ирсэн чинь манай нөхөр тийм хүн биш байсан юм биш дээ. Энэ зүгээр миний л нөгөө дандаа сүргийг нь харж исэн юм байна. Тэгээ энэ байдлаараа би 14-5 жил нөхөртөө амьдэрсэн. Байнгын юм стресс энэ нөхөр гэсэн буруутгалтай амьдэрсэн бол би 5 жил бас луурталцаа тий. Тэгээд энэ хамгийн гоё нөхрийнхөө мэдрэмжийг өөрчлөөд нөгөө нөхрийг харах онцгой өөрчлөгдөд нөхрийгөө өөрөөр хараад эхлэнгүүт нөхөр чинь нөгөө эд баялаг буюу мөнгөний урсгал гэр бүлийнх нь бүр нээлттэй урсаж орж ирсэн гэж байна. Үнэхээр гайхалтай. Хүмүүс маань ерөөсөө эрэг дээрээ төвлөрөөд байх юм. Энэ мэдчлэн ерөөсөө хорвоо ертөнцид чинь ерөөсөө ингээд био энерги байгаа шүү дээ. Бид нар тараа био энерги байж байгаа. Бид ч гэсэн өөрсдөө энерги гэж үзэх юм бол та ямар энерги дээр төвлөрнө, ямар бодол дээр төвлөрнө, сөрөг бодол дээр төвлөрвөл сөргөл зүйлээ татна. Эрэг бодол дээр төвлөрвөл эргэл зүйлээ татна гэж жаргаа багш маань одоо биднэрт хэлдэг шүү дээ. Хичээл дээрээ ч бас заадаг. Тэгэхээр энэ бүх гоё амжилтуудыг манай жаргаа багшийн маань энэ сэтгэлийн шийд хөтөлбөрийн оролцогч нар маань, менторуд маань бас өөрсдөө ингээд өөр дээр үзээд энэхүү подкаст маань бүрэлдэж байгаамаа. Бид бүгд ч гэсэн өөрсдийн гэсэн гайхамшигыг гэр орондоо бүтээлээ. Миний хувьд ч гэсэн одоо бас анх энэ хөтөлбөрт орж ирэхдээ маш ерөөсөө далд хумсар гэж юу ерөнхий л нэг юм мэддэг байсан. Тэгсэн чинь блок гэж юу юм те ингээл баах юм ярьж анх удаа би бясалгал хийж үзэж байгаа. Бараг өчигдөр ямар хоол идснээ мартцсан хүмүүс чинь нэг 8 оронтой дугаарч хийжилж чадахгүй хүмүүс ч одоо юу 2 настай байхад ягаан цамттай тийм бойтогтой байсан гэж санах боломжгүй байхгүй. Тэгээ энэ бүхэн юу вэ гэхээр бид нар нэг далд хумсар гэдэг зүйл рүүгээ бясалгал гэдэг юмыг хийгээд ороод тэр орсон газараа нөгөө сөрөг ямар мэдрэмж, сөрөг ямар төлөвүүд, ямар буруу ойлголт вэ? Тэрийг л нэг жоохон ингэж засчихад л одоо энэ блокгүй тайлагдаад байгааг л ерөнхийдөө ойлгочих болох юм. Одоо маш энгийнээр тайлбарлав тий. Тэгээд яагаад нөгөө хүмүүс манифест хийгээд бүтэхгүй байна гэхээр тэр далд хумсарт байгаа сөрөг юмнууд чи дийлчихэд байгаа байхгүй. Тэрийг арилгасны дараах манифест гэдэг юм зүгээр л хүслээр яваад байгаа байхгүй тий. Тэгээд тэрнээс биш манифест гэж мэдэхгүй ер нь бол хүн байхаа болчиход байгаа шүү дээ. Тэгээд яагаад болохгүй байгаа юм бэ гэхээр бид нар жоохон төсөөлж яснаа нөгөө сөргүүд нь нөгөө манифестийн маань дийлээд сөрөг манифест хийгээд идэг. Ясамнэр бид нар дандаа хүснээ авч идэг гэдэг чинь яг үний юм байлээ шүү дээ. Сөргийг хүсчихсэн байна. Бид нар яг сөргөө яг юу хүсэж чинь хүссэн юм. Ер нь бол энэ хорвоо ирсэн чинь биднээс захиалгал юм байлээ шүү дээ. Би нөгөө ингээд өөртөөгөө ажиллаад тэгээ дараа нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ гэдэг ингээ эргэн тойронд ажиллаж байгаа юм л та. Тэгээ нөхрийнхаа тэр нөгөө суудсан одоо далд хумсрын програм хөтөлбөрүүд шүү дээ.
тэрийг тайлаад ихсэн чинь миний блокууд дээр төгс цогцох нөхөр маань нөхөр байгаа байхгүй. Нөхрийнхөө тэр нөгөө сөрөг байна уу, эрэг байна уу бүх блокн дээр төгс цогцох ихнэр би байсан байхгүй. Тэгээ угаасаа л чип дээр суух байсан ойлгомжтой юм байна. Би нэгээ засах гэж ирсэн тий. Тийм. Би бинийхээ татаж ирсэн мөр. За тэгээд ухамсарын подкаст маань маш сайхан гоё өрнөж байна. Бас манай менторуудын яриа бас халуухан болж байна. Тэгээд Немодын маань бас нэг өөр нэг асуудал байгаа гэсэн шүү дээ. Хүүхэд гэр бүл те нэг тийм байгаа гэсэн. Тэрийг нэр бас үзэгчдэд сонирхол бас сонирхолтой байж магадгүй. Тийм. Манай нэг хүн болохоор ер нь бол маш их айцтай, эргэлзээтэй, өөртөө итгэдэггүй, санаа зовлт маш ихтэй. Хүүхэд нь сэтгцийн өвчнөр өвдөд 3 жил болсон. Тэгээ ерөнхийдөө нөгөө сайн л гэсэн юм явдсан шүү дээ. Хүнжил амбуу, авра, за тэгэл сэтгэл засалч нар болохоор за энэ хүүхэд бол идэхгүй. Насаараа ингэ сэтгцэн юм уугаад маш хүнд байна. Насаараа сэтгцэн юм ууж амьдрын шүү гэж хэлсэн гэж байгаа. Тэг ер нь бол нэлээд хүнд юм дуулсан байсан. Тэгээд хамгийн гайхалтай нь тэр хүн би өөрөө энэ асуудлыг тариад байгаа юм биш байгаа гэж бодсны дараа итгэрсэн. Хүүхэд нь итгэрсэн. Хамгийн гайхалтай. Тэгээ тэр хүнд ямар асуудал байсан гэхээр өөрөө тийм сэтгцийн асуудалтай хүнээс айчихсан. Бөөр жоохон багтаа 5-6 настай багтаа. Тэгсэн тэрний дараа нөгөө бөөнөрөө гэртээ байж итгэлийн тийм асуудалтай хүмүүс гээл байдаг штэ. Тэрнээс бөөнөрөө айчихсан чинь хэдэн жилийн дараа их чинь өвдсөн баг. Нийтлийнх нь их чинь өвдөд. Зүрх нь өвдөд байна гэж оншилсан юм. Ясим дээр одоо энэ сэтгцийн асуудал байсан байна гэж өөрөө хүлээмжшүүлж байгаа байхгүй. Тэгээ анх хөтөлбөрт ороод анхны уулзалтаар ярьсан. Тэгээ энэтэй холбоотой байж болох уу гэсэн чинь ахаа гэж хэлсэн боловч хүлээн зөвшөөрөг гэж байгаа өөрөө. Нөгөө яагаад гэвэл өөр дөр нь буруу иччих гээд байгаа юм шиг мэдрэмж байгаа байхгүй. Миний ихс болоод манай хүүхд өвдсөн гэх гээд нөгөө өвдөх гээд байна штэ. Тэгтэл эн чинь нөгөө буруутгал биш. Бидний далд хумсар суусан сөрөг зүйл болохоос ш. Бүхэн бурхан бүхний дотор хайр байгаа байхгүй тийм ээ. Тэгээ тэрийг ингээ явах тусмаа ялгаж салгаж ойлгоод тэгээд нөгөө хичээгээ тэр өвдөөд орилж хашгираад ингэхт нь маш их айж санаа зовдөг байснараа би амьдралтаа хүүгээ ингээ өвдгсөн юм байна. Тэгээд тэрийгээ засаарсан гэсэн чинь хүүхэд нь эдгрээд 11 дугаар ангидаа л нэг 2 сар суусан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь сая ээш өгөөд өссөн сургуулаа аваад сургуультай орчихсон. Тэгээд эмээ ухаан болчихсон. Нөгөө нэг насаар авах хэрэгтэй гэж исэн эмээ болсон. Тэгээд тэнд ямар өөрчлөлт явсан гэхээр тэр хүүхэд огт сургуульд сонсоогүй штэ. Нэг ч өдөр хичээл сонсоогүй, нэг ч удаа бяцлал хийгээгүй. Ээж нь л өөрийгөө зассан. Надад хамаг асуудал байсан юм байна. Би өөрөө их өөртөө итгэлгүй байсан юм байна. Өөрөө маш их айцтай байсан юм байна. Дээрээс нэмээд үхлийн айцтай бас. Тэр энтрийгээ засаад ирсэн чинь ингээ хүүхэд нь итгэрчиж байгаа байхгүй. Манай тэр нэрээ бас нэг ингэдэг штэ. Ээж нарын санаа зовлт гэж та бас хүүхдүүдийн юмс. Хүүхдүүдээ айгу сөрөг юм их дууддаг те. Яана жоохон оройтой л ирэнгууд тэгэл за яана одоо яаж байгаа бол одоо тэнд тэгэл одоо баг ингээл дууслаа гэл баг нөгөө аимшиг кино хийдэг гэдэг шиг те. Тэгэхээр бид нар бас тийх аав ээж нар энийг бас ойлгох хэрэгтэй юм шиг. Одоо энийг одоо манайхан их сайн сонсомоор энэ болдог бол энэ бичлэгийг манайхан сайн шеэрлээрээ. Одоо манай ээж нар аав нарын хүүхдүүд бас их асуудалтай. Манай хүүхдэд ихчлээ ингэчлээ гэл маш их юм яригддаг. Тэгээ яг юунаасаа болоод энэ магадгүй бид нэг сайн сургуульд аваачих гал нэг хотын нэг дүүргээс нөгөө дүүргт аваачаал өгдөг. Энэ сургуульчин биднэрт яг юу өгöd вэ вэ гэхээр ерөөсөө мэдлэг мэдээлэл өгöd байгаа шүү дээ. Мэдлэг мэдээлэл чинь ерөөсөө одоо ямар ч нэм үн цэнэгүй болцсон одоо зүгээр хаанаас аваад олох боломжтой байдаг. Гэтэл яг хүн бүтээгээд байгаа шүү дээ. Одоо эцэг их гэдэг чинь ерөөсөө хүн бүтээх гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар эцэг эхчүүд өөрсдөө энийг маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Хүүхдүүдтэйгээ маш сайн ажиллаж явах хэрэгтэй юм байна. Хайраар одоо инхрийлж явах хэрэгтэй юм. Ерөөсөө л гэр бүл бол хайр, хүн гэдэг чинь өөрөө хайр те. Хайраас л бүтсэн шүү дээ ер нь те. Тэр чинь ер нь төрөнөөс хойш энерги гэж яриад байгаа шүү дээ. Тийм. Над дээр нэг юм жишээ гарсан. Бас яг ээж охин хоёрын харилцаа байхгүй юу? Охин нь яг том болцсон л та. Охин нь одоо Монголд ерөнхийдөө нөгөө нэг мөрөөдөө тоглох бет тавих гэдэг хэсэг асуудал байгаа шүү. Тийм тэгсэн чинь охин нь ингээд мөрөөдөө тоглоод эцэг их маш өрөнд оруулсан. За тэгээ таньж мэддэг хүмүүсээс бас зөндөө их ингээ мөнгө асуугаад тийм асуудалд оролцсон байгаа. Аав ээжигээ. За өөрөө ч асуудалд орсон. За тэгэнгүүтээ гэрээсээ цухтаад сар гар ямар ч холбоог байна гэж байгаа байхгүй юу? Тэг яг ээж нөгөө тавьсан үрийн төлхөөс гадна охиндоо одоо маш их санаа зовж байгаа нэгт хоёрт гэх юм бол нөгөө гомдоод байгаа байхгүй юу? Яаж өсөглөөдөө тий ус эцэг ч ерсөө бараг л
өөр хүүхдийнхаа төлөө л угаасаа бид нар одоо ингээд амьдарч ирсэн ш. Тэнгүүт охиндоо маш их гомдолтой анх орж ирчихсэн. Одоо би сургалтанд анх орж ирэхдээ манай охин ингээд сар гараа гэрээсээ яваад холбоо оройгүй гэдэг. За тэгэнгүүт за та ямарч одоо охины ах өөртөө л ажиллана да гэл танд юу байна танд юу байна гэл өөрлөө л чиглүүлнэ. За тэгээ ажилласан чинь ихчгүй гомдлоо тайлж байгаа. За тэгээд өөрөө бас нөгөө юм алдах, мөнгө алдах блоктой байхгүй зөндөө юм алддаг. За тэгэнгүүтээ бас нөгөө худлаа ярихыг одоо буруу байхыг өөрөө нөгөө хүлээн зөвшөөрдгүү гэх юм үстэй сайн л байх хэвээр шудраг л байх хэвээр гэдэг. Тэгэнгүүт охин яг нөгөө эсрэгээр нь бүгдийг хийж үзүүлээд байгаа байхгүй. Тэгээ өөрөө өөртөө ажиллаад маш их тэр өөрийнх нь дотоод руу юу байна гэдэгтээ ажилласан. За тэгээ үр дүн нь юу болсон гэсэн чинь бид нар сайн нөгөө төгсөлтэй байсан ш. Төгсөлнөр бид нарт нөгөө мессеж үзүүлж байгаа байхгүй. Охин маань надтай холбоо ярьсан. За тэгээд битсэн бит хоёр бүр ингээ байнга юм харилцаж бичдэг болсон. Тэгээд охиныхаа мессежийг бид нарт уншуулж байгаа байхгүй. Санаа зовлтгүй таньдаа бүр маш их хайртай. Аав ээж хоёрт үнэхээр их хайртай. Тэ охиндоо санаа зовлтгүй охин одоо ингэж тоглохгүй одоо юу гэдэг ингээ бүх юмаа хэлж байгаа байхгүй. Тэгээ бүр ирсэн энэ бол миний сургалтанд орж ирсэн зорилго маань энэ байсан. Бүрэн биелсэн гэдэг тэгж байгаа. Яг өшөөд тэгээд гол хамгийн том асуудал нь энэ боловч мэдээж давталтаа зөндөө одоо мөнгөний асуудал, ажил, төрөл маш их юм байгаа. Тэд нар хүртэл бүгдээрээ ингээд засарч байгаа хгүй. Тэгээд хамгийн гол олж авсан зүйл нь ерөөсөө л охинтойгоо би ийм сайхан харилцаатай болсон. Тэгэхээр гайхалтай гэж хэлсэн. Тэгэхээр ерөөсөө нөгөө эцэг их өөрсдөө засархад үр хөвгтүүд дагаад ингээд засардаг. Бүх хүмүүстээр л гарч байгаа юм байна тийм. Гайхалтай. Тэгэхээр бидний далд тухамсар гэдэг юмыг л ер нь яаж ажилтдаг вэ гэдгийг нэг ойлгочихоосоо ер нь монголчууд маань ойлгочихсон. Монголчууд гэдэг хорвоо ертөнцийн дээр байгаа. Одоо бүх л хүмүүс ойлгочих бол одоо дэлхийн маань ямар сайхан байна. Бохон буддаа маань ерөөсөө ингэж хэлээд байгаа шүү дээ. Ер нь бүх л шиш ер нь нэг л юм хэлээд байгаа юм лээ шүү дээ. Амар амгалан аз жаргалтай амьдрал гэдэг л тий. Бид нар ч нөгөө бие биентэйгээ хуучин ч амар байна уу гэж мэддэг байсан тий. Тэр чинь ерөөсөө ийм өчтэй юм билээ шүү дээ. Тэгсэн чинь бид нар одоо болохоор бид нар баг юу байна гэдэг нэг юм асуух гээд байгаа юм уу? Юм нэхэд байгаа юм уу тий. Тэгээ монголоор гоё мэдчлээ сурмаар байна. Монгол ухаан энийг буцаж дэлгэрүүлмээр юм байна гэж бодож илаа хэвчээ. Жаргал агш маань ерөөсөө энэ агуу хүчийг маш хэлбэрхэн аргаар тийм ерөөсөө агуу юм хүн энгийн байдаг гэдэг шиг тэр энгийн аргуудыг энэ сургалтанда заагаад өгсөн бүр ямар ч хүн хідэн ч настай байсан сурах боломжтой, өөртөө ажиллах бүрэн боломжтой. Тэгэнгүүт энэ аргыг заагаад өгч бүр үнэхээр гайхалтай байхгүй тийм. Одоо манай нэг шав тунхагийн бүр мастер одоо хорт хавдар одоо янз бүрийн хүмүүс залбирлаараа бясалгал хийж чадахгүй байгаа хүмүүс идэж байна. Бясалгалаа холиод хийж болж байна. Жишээл манай нэг шав одоо бамбаа булчирхаан зангилаа гэж 6 зангилаатай гинэ. Тийм байсан. Тэгээд нөгөө бас нэг хөлийн судасны бүдүүрл гэж байсан гэж байгаа юм да. Хаглааны залттай. Тэгээд тэр юмнууд нь ингээд одоо ерөөсөө өөрийгөө ингээд тунхаг хийсээр хагаад магтсаар хагаад эд эрхтэнгүүдээ ингээд магтаад өглөө орой болго тасралтгүй ингээд 30-40 минут ингээд тэрийг ингэж гоё эрг үгээр ингэж одоо цэцгийг бид нар яадаг үлдээ те ингэсээр байгаа гоё ургуулдаг шүү дээ те усыг гоё үг хэлсээр байгаа ингэж уухаар ямар бүтцтэй болдог үлээ тэр шиг бид чинь угаасаа хүний биеийн бүтэц чинь 70% нь угаасаа ингэж их нь ус ихээр чинь боломжтой сонсогдож байгаа байхгүй тэгсээр хагаад энэ хагалгааны заалттай байсан өвчнгүүд нийтгсэн байлээ за тэгээ бас тэр хүн маань бас 3 өөрчлөлт байсан нэг нь болохоор хараас хэтэрсэн мөн хасах 4 байсан анх хасахгүй байж байгаад хараа нь муудаал шилэн ингээ муудаал ирэхээр юм харахаа байгаад ирэхээр 4 болгоно гэсэн солиулсан юм шиг байна. Миний ойлголтоор. Тэгсэн чинь дараа нь дахиад ингээ юм харж байгаа гэсэн юм. Тэгсэн чинь за одоо нөгөө муудад гараал муудаж байгаа байлгүйтэйгээд. Манай яг нөгөө сэтгэлийн шийд хөтөлбөрт одоо нэг сар гарна ч юм уу хэд хугацаанд явсан юм шиг байна. Би болохоор тэр хүнийх айц дээр ч юм уу одоо айц гомдол эрэгтэй хүний блог, мөнгөний блог гэх тэр юмнуудаар ажиллаж ирсэн. Тэгсэн чинь ерөөсөө ингээд хүний сэтгэл зүйд үүссэн тэр блокууд чинь өөрөө өвчин гэдэг зүйлийг үүсгэж байгаа шүү дээ. Тэр блокуудын арилгаа төгсөн чинь тэр өвчнүүд нь ингээд этгээд исэн юм билээ. Тэгээ тэр хүн маань мэдэхгүй хараагаа очиод ингээд дахиад шинэ шилт харуулах гэж очисон чинь хараа нь бүр ингээд хас 2 болоод бүр хасах 4-өөс хас 2 болцсон байхгүй. Одоо тэгээ нөгөө хүн маань шил зөөхгүй одоо бүр 0 болгоно гэсэн одоо явж байгаа байхгүй бас тийм. Сэтгэл асуудал ер нь шийдэгдэж ардталтан дандаа бас эрүүл мэндийн асуудал шийдэгдэж байгаа шүү. Ерөөсөө сэтгэл бие гэдэг юм уу бид нар ингээд ангааж чадах юм бол цаана одоо маш олон асуудал шийдэгдэх гэдэг л ерөөсөө энэ байгаа байхгүй тийм. Тэгээ нөгөө биен дээр өвчлөлт гарч ирж байна гэдэг чинь миний сэтгэл тэр хэмжээгээр л
хэцүү болсон л гэсэн үг байгаа байхгүй тийм ээ. Тэгээ энэ сургалтын бас яг нэг зүйлийг онцлмаар санагдаж байна. Нөгөө 3 сарын хугацаанд арга техник маш сайн хүмүүс эзэмшчихдэг. Тэгээ үр дүнгээ бол нөгөө насан туршдаа хүртдэг гэдэг тийм. Зөвхөн энэ сургалтын хугацаанд нэг үр дүн гараад болчих биш. Ерөөсөө энэ дээр бол нөгөө тийм дараа нь бол хинээч тусламжгүйгээр өөрөө өөртөө ажиллаад явах тэр аргуудыг бүгдийг ингээд заагаад өгдөг учраас насан туршдаа ажиллаа. Зөвхөн өөртөө биш. Одоо миний жишээ юм бол өөртөө ажиллаа, нөхөртөөгөө, үр хүүхдүүдээ, эргэн тойрны нөлөөлөл явчих тийм. Ингээд хүмүүстэй ажиллах тэр арга техникээ өөрөө ингээд эзэмшээд авдаг. Насан турш боловсрал авчиж байгаа. Тийм. Тэр нь бүр хамгийн гой санагддаг. Тэгээ нөгөө түрүүн Нарийн моментийн хүний юун дээр бас яаж байгаа байхгүй. Хүн ер нь өөрийгөө ингээд засчих юм бол нэг ингээд засагдсан хүн, эрэг дээрээ төвлөрсөн хүн ямар ч ажил бодсон нөгөө үйл нь, үг нь бүх юм ингээд гой бүтдэг. Яг гой засагдчихдээ юм лээ. Энэ дээр бас манай Чока ментер бас бас нэг юм байгаа тий. Тий. Одоо сэтгэл зүйгээ эдгэхээр би махад эдгэж яах гэж байна. Тэгэхээр манай нэг оролцогч ёо маш их гомдолтой. Ерөөсөө ярих болгонд бол уйлаа л гэдэг байсан байхгүй юу? За тэгээд энэ хүний нөө эрэгтэй хүнд гомдсон гомдол, харамсал, гэмшил гэл бид нар ч одоо зөндөө өмнө уурхай болчихд юм байлээ шүү дээ. Тийм ингээд сэтгэл зүй дээрээ. За тэгээд энэ болгондоо ажиллаад ирсэн чинь өөрийнхөө бие дээрээс 13 төрлийн зовир шаналгааг итгээсэн байна гэд яг одоо 3 сарынхаа дараа хэлжсэн байгаа байхгүй юу. Тэгээ би өчигдөр уцтаад яг ямар 13 билээ гэж залгасан чинь юу илээ надад тийм байлуу гэж бүр ингээд тэрийгээ бүр мартцсан байх жишээ нэ. Жишээлбэл нөгөө төгжрэл айхуу болдог хүн байсан байгаа байхгүй юу. Тэгээд сүүлийнх нь бүр ингээд хаглаанд орох заалт эмч хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд ямар ч гэсэн үгүй би хаглаанд орохгүй ямар ч гэсэн би өөрөөрөө идэж чадна. Энэ бол зүгээр төрхөн зургийн зуул гэдэг ийм сэтгэлийн тэнхээ таттай болсон учраас ямар ч асуудалгүйгээр тэрнээсээ даваад өнөөдөр миний өтгөн хатгаа болоод төгжрхээ болцсон өдөр болгон гардаг болчихсон гэд ярьж байгаа байхгүй. Тэгээ мөн нөө түрүүний ярьдгаар нөө занглаа бамбаан занглаа ер нь манай Монгол эмэгтэйчүүдэд маш их байдаг. Ингээл нэг юм уу хоёр ингээл жижигхэн янз бүр байдаг байхгүй. Бараг ингээд 40-с дээш насныхаа ингээд нөө эрт илрүүлгээр ордог шүү дээ. Тэгэхээр бараг бүх хүнд илэрдэг. Тэрний яг жишээг манай тэр хүн дээр бас гарсан. Одоо ингээд бамбаан занглаатай эмээ бассал ингээд насан туршдаа уун гэжсэн бол одоо бараг ингээд буухаа болж байгаа гэд ярьж байгаа. Тэгэхээр манай одоо хүмүүс монголчууд эмэгтэйчүүд маш их нөгөө уурлаж гомдолж бухимддаг тий. Тэгэл нөгөө амьдралаа нуруунд дээрээ өөрч явдаг гэл түрүүнд ярьж ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг бас нуруу нь бас их өвддөг. Тий. Нуруу нь байнга өвддөг бүр ингээд им байнга давхралж удаг. За тий амьдралынхаа төлөө нөө толгой маш их зүйлийг боддог, эргцүүлдэг. Учираас толгой нь бас байнга өвддөг. За тий эмнэлэгт очиод нөө имраа эдэр хийлгээл мэдрэлэмжтэй зүйлээ шүү дээ. Тэгэхээр ямар ч одоо өөрчлөлт байхгүй чамааг ирүүлэх гэхгүй бол хэнийг ирүүлэх гэх ингээд байдаг. Тэгсэн боловч нөгөө хүнд чинь завир нь байгаад штэ тий. Толгой нь хүчтэй өвдөд өөртөө нь тухгүй байгаад байдаг. Гэт энэ бох завирууд нь байхгүй болчихсон. Би энэ юмнуудыг хизээ бараг сүл дуснаа одоо санахгүй байна гэж хэлж байгаа байхгүй. Өмнө нь миний цүнх бол автик байсан штэ багшаа. Надад бүр нэг ингээл мэдрэлийн нөгөө өвдөлт намдаах, толгойн өвдөлт намдаах, нурууны өвдөлт намдаах гэл өвдөлт намдаах юмнуудын цуглуулга. Дээрээс нь тэр нөгөө одоо нөгөө өтгөн хаталтын нөгөө шингэрүүлдэг гэл юм байдаг шүү дээ. Яамаа. Ингээ янз бүрийн олон төрлийн юм байсан. Мэргэжтэй болчтой юм л шүү дээ. Муухан шиг эмчээсээ тий. Тэгсэн чинь надад бүр би хизээ юм уснаа санахгүй гэдэг хүртэл юм гоё өөрчлөлт гарч байна. Тэгэхээр нөгөө уурлаад сэтгэлээ хилээд байгаа юм шиг боловч мэдрэмж нь өөр байдаг юм байна гэж анзаарсан. Хүн харахад ингээл уур гомдлоо хилээд байгаа мөртлөө цаана нэг юм өөр бодоод мэдэрсэн. Наана шал өөр юм яриад идэв чинь Монгол эмэгтэйчүүдийн нийтлэг төрөх чинь тий. Тэгэхээр тэр гадна дотны хоёр мэдрэмжийг нийлүүлэх гэдэг ч одоо энэ сургалтын бас нэг маш гоё үр дүн байгаа шүү дээ тийм ээ. Дотор гадна хоёр зөрчил байна тий. Жишээлбэл намайг өөрөөр яриад байна. үгээ хэлдэггүй одоо би чи их яриа хүн байхгүй юу? Чамайг би өөртөө итгэлгүй юм үгүй хэлдэггүй гэж юусоо бодоогүй шүү дээ манай найз хэлж байгаа. Гэтэл би гаднаа арай өөр юм яриад дотроо өөр юм мэдрээд идэв гэсэн байна. Тэгээ тэр хоёрыг нийлүүлээд нэг хүн болгож яах гэсэн үг байгаа байхгүй. Тэрэн шиг тэр бамбаан занглаа хоолой өвдөлт энэ чинь нөгөө үгээ хэлээгүй гэдэг байгаа шүү дээ. Гэтэл ингээ харахаар айгүй
хилэмгий доломгой хүн байгаад байдаг. Цаана би энээс болоо гомдсон шүү гэж хэлэхгүй. Энээс гэж шал худлаа өөр юм яриад байгаа байхгүй тийм ээ. Жаргал багш маань хэлээд байгаа шүү дээ. Нэг сэтгэлийн наад сөрөг мэдрэмжүүдээ ингээд хүн ингээд өөр дээр аваад их юм бол хорт хавдар гэдэг чинь альва өвчин чинь өгдөг лээ зангирсан эсийн бөөгнөрл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр юус гайхалтай. Гэтэ энийг одоо манай эртний монголчууд маань энийг маш сайн мэддэг байж. Өвөг дээдс маань маш сайн мэддэг байж. Бид нар Монгол ухаан, бид нар өөрсдөө монгол хүн гэж ярьдаг. Тэгээд өвөг дээдсээрээ бахархдаг гэж ярьдаг. Тэгэхээр бид нар монгол ухаан, өвөг дээдсийнхаа түүх, өв соёлоо мэдчих юм билээ. Бидний өв соёл чинь бидний ондоошил юм байна. Монгол хүн гэж яг хин юм бэ гэдгийг бидний өв соёлол тодорхойлох юм байна. Одоо бид нар чинь одоо 21-р зуун одоо энэ үеийн бидний одоо хойч үеийнхээ 22 23 дугаар зууны үеийн хүмүүсийг бид нар өвөг дээдсэн нөхгүй. Тэгэхээр бид нар хойч үедээ бас юу үлдээх юм те. Тэгэхээр энэ үеийн бид одоо бүр тэр хүртэл бодож санаж сэрж явах хэрэгтэй болов уу гэсэн утгаар бас хэлж байна. Хоёрдугаарт бас нөгөө эрчүүд маань энэ хөтөлбөрт их ороосоо гэж би бас боддгийн. Яагаад тэгэхээр одоо би одоо магистрт сурлаа, элдвийн янзын өөрийгөө хөгжүүлэх хувь хүний хөгжлийн сургалтуудад суулаа. Тэгээ энэ 70 хомсор бяцлаглалын хичээлд суулаа энэ эрчүүд маань ер нь өстой нэг 5% тай. Нөгөө нэг 70 хомсрын гэдэг шиг те 5хан зэрэгтэй л үзээд байгаа байхгүй. Тэгэхээр манай эрчүүд маань их суумаар байна. Эмэгтэйчүүд маань ямар нэг хэлбэрээр ингээд бие биентэйгээ ярилцаад уйлаад ч юм уу те ингээд асуудлаа шийдээд идэг. Эрчүүд маань ингээд царай нөтгөр бол ингээд нэг л болж өгөхгүй бухимдаал те ингээд яваад идэг тийм. Тэгээ наслалт маш богино байна. Ерөөсөө л сэтгэл зүйтэй л холбоотой байна. Маа нэгэд оролцогч нөгөө олон хүнээс нэг нь л ихэвтэй орж ирсэн. За тэгээ тэр маань бас өөртөө маш их ажилтдаг. Одоо групп компани захирлахгүй. За тэгээд тийм өөртөө бол маш олон жилийн хугацаанд үнэхээр тулж ажилтдаг. Бяцлагуудыг одоо сүүлийн 3 жил хийсэн. Яг нь энэ тэндээс нөгөө хийсэн байгаа. Тэгээд ном уншаад ерөнхийдөө өөрийн гэсэн арга барилтаа олцсон ч гэсэн шийдэх асуудал бас байгаа байхгүй. За тэр нь юу байсан гэхээр нөгөө олон ажилчдынхаа одоо ар гэр бүх юм санаа зовдөг. За өөрөө ч гэсэн ирээдүйдээ маш хайцтай одоо ингээ унчих вэ тэ одоо бүтлгүүтгүй гэдэг маш айцтай байсан. За хоёр дахь юм бол нөх хамт олонны харилцааг зохицуулах гэдэг асуудлууд компаниар одоо нийтлэг гардаг тийм. За тэгээ тиймэрхүү асуудлуудтай орж ирж ирсэн бол төгсгтөө ерөөсөө арга барилаа олцсон. За тэгээ эрэгтэй хүний нэг давуу тал нь юм бол нөгөө өнгөрсөн цагийн тэр нэг трама, блок зүйлээс бүр ерөөсөө асар хурдтай гараад ирдэг. Маш хурдан гарч ирдэг. Тэр эрэгтэй хүний давуу тал. Тэгэнгүүтээ ирээдүг рүү шууд ороо шийдээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүмүүс маань бас ялангуяа иймэрхүү асуудлуудтай бод. Сургалт гэдэг зөвхөн одоо сүүчүүдтэй биш тийм. Эрэгтэй хүмүүс ялангуяа илүү том асуудлуудыг асар хурдцтай гарч ирж шийддэг байна л гэж харлаа сая. Тэгэхээр эрэгтэйчүүд маань ер нь альва зүйлийг нэг холоор нэг холч ухаан гэж ярьдаг штэ бид нар те. Нөгөө аав маань болохоор жанжин шугам гэж ярьдаг байсан. Тэгээд бид нар ер нь зөвхөн нэг юм хүчрхэг эрэгтэй хүнийг бүтээ гэвэл одоо эцэг эхчүүд бид нар бас өөрсдөө одоо хүүхдийг бага наснаас нь анхаарах хэрэгтэй юм байна. Энд бас нэг гол юм байгаа юм билээ. Манай хөтөлбөрүүдэд суугаад байгаа хүмүүсийн нэг л юм хамгийн гол юм итгэл юм билээ. Итгэл өгөх хэрэгтэй юм байна. Өөрийнхөө хийж байгаа зүйлд итгэх юм бол тэр чинь өөрөө үр дүнгээ шууд өгнө. Магадгүй ингээд нэг сарын дотор идэгчих хэвээр байсан 3 сар явж идэгж байгаа нь ерөөсөө итгэл үнэмшлээ хэр их өгч чадж байгаагаа тэрс шууд холбоотой юм билээ. Тэгэхээр бас энийг бас манай менторууд бас бүгдээр л бид нар ярьж байгаа шүү дээ. Та өөрөө итгэж чадвал өөрчлөгдөж чадна гэдэг шигтэй нөгөө тийм үг хүртэл байдаг шүү дээ. Тэр нөгөө эрэгтэй оролцогч маань бас нэрээ тэгж хэлжсэн. Өөрөө захирал учраас мэдээж л хүн л юм чи асуудалтай тий. Эго гэж байгаа. Тий асуудлаа нөгөө ярих хүн байхгүй. За ажилчтай ярилтай нэш. Очоод их нэртэй ярилтай нэш. Яриаж уусаа нөгөө шийдэхдэггүй өөрөө шийдэх байдаг. Гэтэл өөрт нь бас нэг ярилцаж зөвлөгөө авч коучинг хийлгэх тийм хэрэгцээ маш их байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг яг энд орж ирээд бүр үнэхээр супер байна гэж хэлсэн. Яг ерөөсөө л энэ юм байна. Ялангуяа захирлуудад бол маш их ганцаарддаг. Тийм. Наа чи нөгөө яг над дээр өмнө гарч ирсэн байхгүй. Одоо би чи нөгөө маркетингийн хүн байхгүй. Тэгээд маркетингаар ингээд олон жил компаниудад ингээд харилцаад ихэндээ явж байгаа сүүл рүүгөө зөвлөх үйлчлэгээ болоод зөвлөх үйлчлэгээ хаяа өгдөг. Тэгээд компани захирлууд удирдах халбан тушаалын хүмүүс авдаг. Тэгэл за манайх 1000 ажилтнтай, манайх тэдэн юутай гэл харахад маш том компани байгаад идэг. Яг орохоор захирал нь өөрөхдөө ганцаараа
бүх юм нэг чиний хэлэг нуруунд дээр үрцсэн. Тэгэл ярилцах хүн байхгүй. Харин тийм ээ наадах чи би л өөрөө нэг ингэсгээл тэгчдэг байхгүй юу? Симда наад чинь ийм байх ёстой байх л даа гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг биднээс хүчрхэг гэж хардаг тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө дотроо бол зүгээр биднэртэй адилхан хүн шүү дээ. Тийм болохоор тийм хүмүүс маань ч гэсэн өөрсдөө орж ирээд өөрийнхөө асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Энэ ямар нэг бизнесийн зөвлөгөө өгөхгүй. Гэхдээ таны далд тухамсар болон таны итгэл үнэмшлийг өөрчлөх, мэдрэмжийг чинь өөрчлөх, бодлыг өөрчлөх. Ер нь хорвоо ертөнц гэж юу юм? Хүн гэж юу юм? Далд тухамсар гэж юу юм те? Хамгийн гол нь зүрх сэтгэлийн бодсууд гэдэг зүйлийг л авсан. Бидний ч нэг сургалтаар ингээд сургуулиудаар үеэс үед бакалавр, магистр, доктор, докторант гэдэг ингээд яваад байгаа боловч хамгийн чухал зүйлээ бид нар орхигдуулсан байсан юм байна гэдгийг л одоо энэ сургалт маань харуулдаг юм байна. Тэгээ одоо бас баярлууштай зүйл нь ядаж яриад эхэллээ тий. Яриад эхэллээ. Эхний хүмүүс нь үр дүнгээ үзээд эхэллээ. Одоо ингээд нэг хүн цаашаа хэдэн хүн нөлөөлөх үү тий. Магадгүй манай бичлэгийг үзэж байгаа хүн танд ч гэсэн тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа бол та цаашаа түүгээ гэд. Бид нар одоо монголчууд сэрнэ гэж яриад байдаг, сэрцгээе гэж яриад байдаг. Тэрэнд талбай дээр очиж агсах юм уу? Хин нэгэн хүнд ингээд гурил будаа тараах юм уу? Тэр бол биш ээ. Сайн үйлсэд нь гурил будаа тараах та биш ээ. Та ерөөсөө бусдад тэр хайрыг түгэй. Тэр ухамсарт нь тодорхой хэмжээний мэдээллийг нь одоо ингээд өөрийн гэсэн нөгөө юу өөрт нь ингээд эзэмшүүлж сургаж, мэдрэмж болгож, хувиргаж оруулж сургах хэрэгтэй байна. Тэгжээж бид нар нөгөө нэг энэ мэдээллийн 900-д амьдрах юм байна. Одоо ингээд нөгөө багш сая өмнөх подкаст дээр иржсэн байхгүй. Бид нар байгалийн шалгарлын 900-д ирчлээ. Энэ 900-д дэлхийн ертөнцийн хүртэл одоо хэлбэлцлээ ингээд өөрчлөөд давтамж нь ингээд өөрчлөгдсөн байгаа гэж шинжлэх ухааных өөрчлөл ярьж байгаа. Яг энэ үед бид ч гэсэн өөрчлөгдөх ёстой байна. Хэрвээ өөрчлөгдөж чадахгүй бол нөгөө нэг хуулиараа ингээд байгалийн шалгарл явах гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар энийг төрүүлж ойлгосон нь ядаж бусдаа түгээе. Энэ нь ядаж бидний хийж байгаа бас нэг буян тий зөв зүйл хайр юм болоо гэж бодоод явж байгаа гэдэг чинь хамгийн чухал аа тий. Туршлага үгүй одоо мэдлэг гэж хэлэхгүй гэдэг байгаа шүү дээ тий. Туршлагаараа та өөрийн болгоод эзэмшээд тэрийг хэрэгжүүлээд ингээд туулалтай мэдлэгийг л одоо бид нар ерөөсө туршлага гэж үзээд байна. Тэгэхээр энийг бас хэдүүлээ ойлгох хэрэгтэй байна. Сэтгэл гэж юу вэ тий? Бодол гэж юу вэ? Мэдрэмж гэж юу вэ? Эднээсийг ойлгох хэрэгтэй байна. Хүн гэж юу вэ? Нөгөө ганц бие ээжийн тухай бас нэг Тий. Таны бас нэг байсан тий. Манай дээр нэг ганц бие ээж орж ирж байсан. Тэгээ тэр болохоор зэрэг асуудал нь хадмын талдаа маш гомдолтой. Тэгээд хадмын талдаа гомдолтой болсон шалтгаан нь гэхээр яг нөгөө хадмын талаас хадам аав нь ингээд нөгөө гэр хүчирхийллийн асуудалтай холбогдолтой болсон. Тэр нөгөө өөртөөх нь талын ойрын талын үе. Тэгээд тэрнээс л ингээд бүр шүүх цагдаагаар шийдэгдээд тэгээд нөгөө хадмын тал маш гомдолтой салсан. Одоо яг тухайд нөгөө суугаад удааг байхдаа салсан гэж салсаас хойш 6-7 жил болцсон. Тэр хугацаанд яг тэр нөгөө хадмын талын үзээ ядсан, зэвүүцсэн тэр маш том хүн гомдлууд явж исэн. Тэгээд ерөөсөө ярих болгон бүр өвгөнч гарахгүй ингээд ярихаараа бүр өсөл ихээр ингээд төвжрээд бүр ингээд бие нь ингээд шангараад өсөл хийж чадахгүй бүр ингээд маш хэцүү байдалд ордог гэсэн. Тэгээ бүр хүн нөгөө гомдоод удаан хугацаанд ингээд яг тэр нэг үзэн ядалт чинь хорсолттой зэвүүцэл гэдэг чинь ингээд бидээ ингээд тийг явгаар хөгжигдсэн байгаа байхгүй бүр ингээд хамаг биенд шангараад нөгөө ингээд нойломсон цутгаад ингээд дээшээ ингээд огшоол бөөлжүүл өсөл ихээр бөөлжүүл нэг бол доошоо гүйлэлээ. Гэт ингээд ийм хүнд ачаа бид дээр ухамсаргүй тэгээ явж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд гомдлуудаа тайлаад нөгөө хүнийг харин нөгөө ухааруулах гэж ч юм эсвэл урд насны одоо ийм үйлэр чи ингэж байсан гэж болно те ямар нэгэн байдлаар гээд ингээд яг эрэг талаас нь хуургаад нөгөө уучлаад өршөөд гэсэн чинь тэр хүний амьдралд үнэхээр нөгөө нэг эдийн засаг мөнгө санхүү тэгээд ажил амьдрал карьер бүх юм дээр нөлөөлөд ихсэн. Тэгээ бүр найз залуутай болсон гэж юм зү. Тийм тэгээд найз залуутай болсон. Тэгээд нөгөө эрэгтэй хүний маш үзэн ядсан тэр зүйл нь нөгөө нэг найзтай бол тун удаагүй тэр хизээ нэг мэтгэд л тэр учир битүүлгээр холбоогоо салгаад блоклчдаг ч юм уу цутаа таалыг болчдөг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь харин тэр сүд найзтай болоход тэгээгүйгээр ядаж нэтээс салсан ч гэсэн шууд ингээд яасан мэддэхгүй блоклчдаг байсан бол одоо надад ингээд ярилцдаг намайг сонсдог
тийм хүмүүс үнтэй учирсан гэж ярьж байгаа байхгүй. Тэрнээс гадна нөгөө хүүхдийнх нь нөгөө хүүхдэд байнгын тийм муухай мэдрэмжтэй яваадахаар хүүхд хүртэл ингээд өөртөө ихтгэлгүй дуугаа номоо тийм байсан бол хүүхд нь ингээд айгүй цаваа зайлгүй сэргэлэн хичээл судалгаандаа хүртэл амжилтууд гаргаад ирж тий. Тэгж ингэж өөрчлөлт гарсан гэж ярьж байгаа. Тэгээд нөгөө өөрийнх нь цалингууд нь ямар сони юм бэ? Сар болгон би 10 хэдэн жил ажилласан ирнэ. Цалин өрөөсөө нэмэгдэж байгаагүй. Тэгсэн чинь сар болгон миний цалин нэмэгдээд их бага хэмжээгээр ингээд нэмэгдэж орж ирээд. Мөнгөний блокнд айлгцсан. Үнэхээр гайхалтай. Тэгээд дээрэс нь ингээд нөгөө шагнал урамшуул. Дээрэс нь нөгөө нэг админ талаас нөгөө маш их нөгөө шүүхээр шийдүүлээд тухайн үед маш мөнгө хөстөөсөн. Тэрийг нь ерөөсөө өгөөгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь гинт дансанд нь 20 хэдэн сая төгрөг ороод ирсэн гэж байгаа. Яагаад юу мөнгө ороод ирвэ гэдэг ингээд шалгасан чинь нөгөө шүүхийн асуудал шийдэгдээд нөгөө админ талаас нь өгөхстэй байсан авлага нь өртөн таасанд нь орж ирсэн. Тэр ийм үнэхээр амьдрал би өөрөө бүх юмыг ингээд нөгөө муухай бодол үзий ядалт хорсолцсон өвц дээрээ өөрөө өөртөө юм садаа маш муухай зүйл үүсгэж яваад исэн юм байна гэдэг. Тэгээ үнэхээр гайхамшигтай амьдралд мөвшөө маш олон өөрчлөлт гарсан л та. Зүгээр цусад дуртахад л иймсэн өөрчлөлт гарсан. Бид нар чи одоо зөвхөн нөгөө санаж байгаа нөө юмнууд ярьж байгаа шүү дээ. Одоо юмнуудаа гаргаж ярих юм бол өстой нэг хүний блог ер нэг дундаж хүний блог чинь юу юм бэл шүү дээ. Багш хэлж илүү 400-аас 500 нэг хүний блог чинь баг тийм олон блогтой Би бол 1000 гэж бодоод байгаа шүү гэж. Тэгэхээр одоо бид нар чинь зөвхөн том юмнуудыг л ярьж байгаа шүү дээ. Эрүүл мэнд, гэр бүл, хүүхэдтэй, хосын харилцаа тий. Тэгээ мөнгөний блог гэхээр манайхан чи эхэндээ нөгөө өөрөө ямар блогтойгоо мэдэхгүй юм чинь ихэнх нь мөнгөний блог гэж бүртгүүлж орж ирдэг гэсэн. Тэгээ ямар асуудалтай мөнгөний блог аа. Тэгээд нөгөө анх ерөөсөө өөрийгөө таньдгүй юм билээ л дээ хүн. Таньсан гэж бодож байгаа чи өөрөө асуудал байдаг юм билээ. Би анх нөгөө хөтөлбөрт орж ирэхдээ за би нэг жоохон мөнгөний асуудлыг шийдчихье. Тэгээд нэг юм ачааллыг давчий гэж зүгээр хоёрхан юм байна. Ингээл ороод ирсэн чи. Тий би ч гайгүй тий. Би ч бас нэг йог мог сонирхдаг ер нь юм уншдаг шүү. Тэгэл орж ирэл бүр ингээд гайхчихсэн чи. Юу болоод байна гэх бүр ингээд бүрс нэг оохт үзэж харж байгаагүй юм тий. Тэгээд нөгөө эхлээд шууд итгэчихгүй шүү дээ бас. За энэ бас арайгүй баха гэд. Тэгээ нөгөө явж итл бүх юм нэг юм миний буруу болох гэдэг юм шиг санагдахаар бас нэг хүн нэг юм жоохон юу ч хүлээг боддог юм байлаа. Тэгтэл тэр нь миний буруу биш. Миний тэр сайн сайхан тэр бурхандлаг хайрын мөн чанар дээр суусан сөрөг юмыг л арилгах чагаа гэдгийг айгуу сайн ойлгож хөөр хүмүүс тийм байна гэд. Таны эн чинь таны буруу байгааз гэх юм бол нөгөө буруут монголчууд нийтээрээ буруутгагдах шүүмжлэгдэх айдастай учраас эн чистэй нэр би ороод өөрийнхөө буруу болох юм байна гэж бодож байгаа хүн байвал таны буруу биш ээ. Таны тэр сайхан хайрын сэтгэл бурхандлаг мөн чанар дээр чинь суусан сөрөг юмыг л арилгах гээд байгаамаа гэдгийг л бас хэлмээр санагдлаа. Тэгээд энэ сэтгэлийн шийдэх хөтөлбөрийн маань нөгөө орж ирснээр та яг ямар хичээл үзэх вэ гэхээр зүгээр энгийнээр тайлбарлах юм бол мэдээж бясалгал гэж юу вэ? Бясалгал хийж исэн хүн ч орж ирж болно, хийгээгүй хүн ч орж ирж болно. Тэгээд залбирал, тунхаг, мантра гэх тээ. Яг танд ямар асуудлууд вэ? Тэр асуудлуудыг чинь одоо эхлээд үндсэн жаргал багшийн хичээлүүд юу? Тэр хичээлээс та үндсэн ойлголтоо аваад 3 сарын турш онлайнаар ингээд сурч байгаа. Тэгэхээр нөгөө танхимаар сурах шаардлагагүй болохоор та гадаадд байж болно, Монголд байж болно. Та 20-тай байж болно, 10-тай байж болно, 70-80-тай байж болно. Та жоохон үрг хүүхэд гэж өөрийгөө голох хэрэггүй. Би одоо 70-тай гэд өөрийгөө голох хэрэггүй, 80-тай гэж өөрийгөө голох хэрэггүй. Эхлэл хизээч нэг байдаггүй гэдэг штеп. Ерөөсөө бид нар хизээч оройтохгүй. Тэгэхээр сэтгэлийн шийдэх хөтөлбөртөө та бүхнийгээ бас урьж байна. Энэ мэтчлэн гой өөрчлөлтүүд бас гарах баха гэж бид бүхэн найдаж байна. Тэгээд энэ удаагийн дугаар маань ерөнхийдөө энэ төрөд өндөрлж байна. Тэгээд сэтгэлийн шийдэх хөтөлбөрийг та бүхэн маань ингээд нэг үгээр одоо тодорхойлбол одоо за дарема ментрээс эхлэе. Одоо юу гэж өөрийнхөө үнэтэй л нүр тулах 3 сарын хугацаа үргэлжлүүлэх гэж хэдий. Маш тавчхнаар өөрийнхөө үннийг хүлээн зөвшөөрнө гэдэг огтаа маш хэцүү зүйл байдаг. Гэхдээ манай хөтөлбөрт 3 сарын хугацаанд өөртөө нүр тулаад дээрэс нь өөрийнхөө амьдралд маш том өөрчлөлт хийж чаддаг гэдэг итгэрээ. Тэгээд сонирхоод үзээрэй л гэж хэлмээр байна. За манай оюун заяа. Миний хувьд болохоор өмнө нь бол яг над дээр үсэ туулсан тогтдог. Дандаа гаднаас шалтгааныг хайж цацардаг байсан. Тэр ч тусалж байгаа юм болов, энэ ч тусалж байгаа юм болов гэл ингээл гаднаас энэ хэрэгтэй, тэр хэрэгтэй.
Яг энэ сургалтанд ороод гүй энэ одоо миний амьдрал болоод тохиолдоод байгаа бүхний шалтгаан ерөөсө дотор юм байна. Тэгвэл доторхоо тэр далд ухамсараа дэлгээд яг үздэг сургалт. Тэгээд энд чинь хэрэгтэй хэрэггүй юм байна. Хэрэгтэй нөө болж ин хэрэггүйгээ тэгвэл засъя. Өөр шинийг суулгая гэдэг. Бүрөөсөө тэгтэл энэ маань нөгөө өмнө нь хийстэй 95% хүч. Өмнө нь бид нар одоо чинь зам авдаггүй мөнгө гэх юм бол мөнгө олохгүй л гүгээд байдаг бол эхлээд далд ухамсартайгаа ажиллачаад явхад шал өөр. За одоо маш хурднаар бүтэн гэх нөө ямар бүтэн гэх нөө тий. Хоёр шал өөр замаар явдаг. Тэгэхээр нөгөө бидний 95% хүч буй эхлээд дотроо ажиллачаад гаднаа бүтээх гээд байгаа гэр бүл байна уу, хайр дурлал байна уу, мөнгө байна уу, өөр хүүхэд байна уу, амжилт, карьер бүх зүйлийг эхлээд дотооддоо бүтээсэн цагт амьдрал дээр ерөөсөө хүссэн хүсээг ингээд татагдаад ирчихэж байгаа байхгүй юу? Би тэн дээр хичээл, зүтгэл хийсэн хийгээгүй одоо дотроо бүтээсэн учраас энэ бол бүгд хүрээд ирдэг. Одоо яг л энэ манифест нь одоо тэр сүүлийн хэсэг байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь бол ингэж хэлэн гадагшаа биш эхлээд асуудал шалтгааныг доторлогоо ороорой л гэж хэлээ. За, та маань. За, надад ч гэсэн бас яг адилхан. Одоо бид нар нөгөө сүүлийн үед бас хүн болгоно дотоод хөвгт гэл мэддэг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яг ингээд одоо манай оролцогчийн ч бас нэг жишээ орж ирж байна. Дотоод хөвгттэйгээ би уулзаж чадахгүй байна, ярилцаж чадахгүй байна гэж бид нар бэлтгэл хийхээр яг таардаг шүү дээ. Тэгэхээр би чадахгүй байна гэдсэн хүн маань яг сарын дараа гэхэд багшаа би бичдэг болоод шүлэг бичээд байна гэж тэгж байгаа хгүй. Тэр нь яаж байгаа ингээд гэсэн чинь яг ингээд миний дотоод хүн надтай ингээд шүлгээр харьцаад байгаа юм шиг. Тэгээд надад байгаа бүх асуудлыг надад ингээд ойлгуулж өгөөд байгаа юм байна. Жишээлбэл бодол би маш их бодолд эргэддэг. Гэтэл тэр маань яг тэр нөгөө бодол гэдэг мөртөөр одоо бодолд ийм эргэдэд байгаа юм байна. Бодол чинь ийм юм биш үү гэдгийг надад тайлбарлаж өгч байна. Эндээс би өөрийнхөө дотоод хүнтэй харьцаж чаддаг болчихлоо гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр ийм жишээнүүд маш их байдаг тий. Зөндөө олон айлдвар судар орж ирж байна. Тэгэхээр бид нар яг дотоод хүнтэйгээ уулзах, уулзах. Тэр дотоод хүн гэдэг чинь далд ухамсар шүү дээ яг амин дээр. Тэгэхээр тэр далд ухамсар тэр дотоод хүнтэйгээ бүр илүү дотн болж яг дотогшоогоо хандаж нөө бусдаас одоо би энийг чадахгүй байна. Даваа надад туслаач биш. Надад яг юу ямар одоо чадвар байгаа юм. Энийг би дотроосоо асуугаад өөрөө шийддэг. Ямар нэг асуудлыг өөрөө л шийдчихдэг болдог. Энэ чадварт суралцдаг байгаа шүү. Тэгэхээр энэ тал руу хэрвээ нөгөө дотоод хүүхдгээ сонирхдаг бол бас сонирхоод үзээрэй гэж хэлмээр санагдаж байна. За, нэм бод байна. За, миний хувьд бол энэ хөтөлбөрийг би хайрын хөтөлбөр гэж нэрлэв. Яагаад тэгэхээр дотор байгаа хайраа бид нар ердөөсөө таньдаггүй юм бэл. Тэрийг гадагшаа өгөхдөө өөрийгөө тэр хайрынхаа гадна гаргаад авчирдаг. Зүгээр хүмүүст өгөөд идэг тийжсэн гомдоод ундаг. Хөөе би ингэж өгсөн штеп. Миний сайхан сэтгэл. За энэ чи өстө буруу юм байна гэд. За тэрийг жинхэнэ аваад хогийн сав руу хийхийн даваан дээр би энэ сургалт руу орж ирсэн. Тэгээ би яг тэр дотор байгаа хайрынхаа мөн чанарыг, бурханлаг мөн чанарыг ойлгоод бүр маш их ойлжсэн гэл бүр. Бурханлаг мөн чанарыг хамгийн сүүлийн бясалгал дээр би бүр өстэй нэрээ. Бараг хинжүүл аяг нөлөөс орсон. Тэгэхээр энэ ганцхан надад байгаа юм биш юм биш үү? Чи хүн болгонд байгаа юм бэ? Зүгээр л наагур нэг юм нууд тэр хэр тоосноо тэр далд ухамсарын блок гэдэг байгаа зүйлүүд, драма гэдэг зүйлүүд те. Тэд нар л хаачхад исэн юм биш үү? Тэрийг би тэгвэл одоо арилгахад нь тусалж болох юм биш үү гэж бодсон чи бүр үнэхээр сайхан санагдаа. Би энэ ажилдаа үнэхээр их хайртай бүр ингээл хүмүүсийн өөрчлөлтийг харахаар л ингээд үнэхээр жаргадаг. Тэгээд тэрийг хийхэд таны одоо хүмүүс яг эго гэж хэлдэг. Эго гэдэг зүйл байх хэвээр. Хэтрээд би энийг мэднэ, би чадна, би өмнө сонссон гэдэг одоо буруу эго гэх юм уу? Тэр байгаа зүйлийг доошлуулж өөрийгөө дээшлүүлсэн эго маш их гайвалдаг. Яг хүүхэд чиг суралцаж чадсан тэр саваа гоё цэвэрлээд тэр саваа битүүлээд дээш нь харуулаад тавьсан хүмүүс бол маш ихээр авдаг юм байна. Хүүхэд чиг итгэж чадсан хүмүүс маш их авж байгаа байхгүй юу? Би маш их талархдаг багштай энэ багштай маш их баярлалаа гэж хэлдэг. Баярлалаа. Яг энийг хэлэхээр л ойлгомоор санагдаад байна. Менторуудтай бас баярлалаа. Маш гоё үр дүнгууд гаргасан байна. Бас бусад оролцож амжаагүй бас бусад менторуудынхаа өмнөөс ингээд төлөөлөл болоод оролцож байгаа та бүхэндээ бас баярлалаа. Тэрийд манаас дараа нь оролцгоо. Тэрийд манаас дараагийн дугаараар бас оролцгоо хаа. Энэ удаагийн ухамсарын хүч подкастын тусгай дугаар одоо энэ дүрээд өндөрлөж байна. Та одоо өнөөдөр ямар нэг зүйл дээр гаццсан мэдрэмж төрөөд байгаа бол
Өнөөдөр ямар нэг хийгээд байгаа зүйл чинь ямар нэг амжилтын ард гарсан мөртлөө тэр чинь нэг л тийм дутуу мэдрэмж аваад байгаа бол эсвэл ямарваа нэгэн зүйлээс хайр талархал те зүйлийг авч чадхаа болчихсон байгаа бол таны дотор ямар нэг асуудал байна. Таны дотор ямар нэгэн хайлт байгаад гэсэн үг. Итгэж чадвал өөрчлөгдөж чадна. Мэдрэмжийг авч чадвал өөрчлөгдөж чадна. Та хайрлаж чадвал өөрчлөгдөж чадна. Та энэ сэтгэлийн шийдэх хөтөлбөрт хамрагдаарай. Одоо энэ удаагийн дугаарыг бас та бүхэн маань ойр дотны хүмүүстэй сайхан шеэрлээд те нэг лайк шеэр гэдэг шиг сайхан шеэрлээрээ. Тэгээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.